Яг миний хамгийн болгоомжлоод байгаа юм жишээ нь энэхээр энэ хятадын ийм том групп компани бол ягаад гүйцэтгэгч талынх нь талын банк нь баталгаа гаргаагүй юм бэ? Тендерийн тухай хуулиараа гэж яриад энэ бүх эрсдлийг манайх руу өгсөн байгаа байхгүй юу? Бүх эрсдлийг та нар хараарай. Бид өөрсдөө нийслэлийн төсвөөс 2.3 их найд. 2.3 их найд чи ямар их мөнгө үлээ. А нөгөө талдаа ахаад эрсдлийг чи Монголын даатгал мөнх даатгал гэсэн юм. Хэрж том компаниуд хэрж чадвартай шүү дээ. Хэрвээ энэ ямар нэгэн байдлаар энэ төсөл эрсдэлд орвол бүх эрсдэл Монголын талд байна л гэдгийг би хэлээд байгаа байхгүй юу? Цаашид энэ эрсдэл үүсвэл хэн хариуцах вэ гэдэг асуудал яриад байна шүү дээ. За хариул. Даваа талаа. За Хамбатар гишүүний асуулт нэрэлцэх дараа нэгдүгээр уралж даваа талаа. Эхлээд энэ компани бол өөрөө бүгд найрамд хятад даад улсад бүртгэлтэй нэг бол банк эсвэл даатгалын компаниар эхлээ гаргаж байгаа энэ байгаа. Тэнгүүд энийг нь манай системийн банкуд эсвэл Монголд байгаа даатгалын компани давхар даатгадаг буюу хоёр талын даатгалтай гэсэн. Ингэснээр ингэж давхар энэ ингээд биднэрт дээгөө өрсөлдгүүд. Хэрэв бид нар зөвхөн олон улсын банк хятадын даатгалын компани даатгал авал маргаан гараад энэ компани үүргээ гүйцэтгэхгүй байвал бид нар олон улсын маргаанд ордог арбитр дээр Монгол улсын хууль тогтоомжийн дагуу Монгол компани дахиад даатгачаар бид нар Монгол улсын хууль тогтоомжоо барингуудаа өөрсдөө шууд мөнгө татаад авчдаг буюу бид нар ямар ч эрсдэл гарахгүй. Тэгэхээр бид нар давхар хууль заасны дагуу олон улсын даатгалын компани эсвэл банк гаргуул Монгол улсын системийн банк эсвэл даатгалын компани давхар гаргаж өгдөг. Ингэснээр бид нар шууд өөрсдөө мөнгийг эрсдэлгүйгээр татаад авах юм боломжийг бүрдүүлдэг. Зөвхөн хятадын юм олон улсынхаар ингэчгээр нөгөө шүүх тогтоомжийг бид нар мөнгөө татаж авч чадахгүй ингээ маргаад байдаг. Буюу бид нар хятадын